Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдв үг бүтээх дагаврын арга. Хичээлийн зорилго язгуураа дагаврын утгуудыг мэдэж үгийн утга тайлбарлаж сурах нэ. За монгол хэл бол алтай язгуурын залгамал хэл. За язгуур, үг бүтээх дагавар, үндэс үүсэх дагавар нөхцөл байдаг. За нэр үгийн бүтцийг бүгдээрээ сэргээн саны нэр үг нь язгуур, нэр үг бүтээх дагавар, олон тооны дагавар, тий ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл гэсэн бүтцтэй байдаг бол үйл үгийн бүтц нь язгуур, үйл үг бүтээх дагавар, хэвийн дагавар, байдлын дагавар, холбох төгсөх нөхцөлийн аль нэг нь бол ордог. За холбох төгсөлт, нөхцөлтүүлээ холбох нөхцөл, тодтогоо холбох нөхцөл ордог бол төгсөх нөхцөлд биеэр төгсөх нөхцөл, цагаар төгсөх нөхцөл ордог. За хоёр багны бүлэг үг байна тийм ээ. За тэгэхээр дараах үгсийн язгуурыг олоод утгыг бүгдээрээ тайлбарлана. За жишээлбэл гарал, гарц, гараа, гарз, гарлах гэдэг үг ямар утгатай юм бол тийм ээ. За явах, явц, явдал, явган, явуул гэдэг үгсийн язгуур юу вэ гэх мэтчлэн. За Б баганд байгаа дээр, дээш, дээд, дээгүүр гэх мэтчлэн эдгээр үгсийн язгуур нь ямар утгатай вэ гэдгийг авч үзье. Жишээлбэл гар гэдэг нь дотор талд байсан юм гадагшлах гэсэн утгатай үйл язгуур. Гар гэдэг нь идэвхтэй үйл язгуур бол за энэ үйл язгуураас гарал, гарц, гараа, гарз, гарлах, гарам, гарамгаа гэсэн идэвхтэй нэр язгуурууд үүсэж байна. За Д хаг гэсэн бие даасан утгагүй бол идэвхтэй язгуур байна. За эндээс дээр, дээш, дээд, дээгүүр гэсэн үг үүсэж байна. За үлдсэн үгсүүдийг манайхан бас тойрсон язгуурыг олоод тайлбарлаарай. За язгуур бүтээвэр гэж юу вэ? Язгуур бүтээврийн тухай сэргээн саны. За үгийн бүтцийн ихэнд байрлах, үгийн сангийн хамгийн гол ерөнхий утгатай утгад хэсгийг бүгдээрээ язгуур гэдэг тийм ээ. За язгуурыг бол идэвхтэй язгуур, идэвхгүй язгуур гэж хоёр байдаг. За идэвхтэй язгуурыг нэр язгуур, үйл язгуур гэдэг бол идэвхгүй язгуурыг дүрслэх язгуур, дуурайх язгуур гэж хувадаг байна. За үг бүтэх үндсэн арга гэж байна тийм ээ. За бүгдээрээ үг бүтэх дагаврын тухай ойлголтыг мэдхийн тулд үг бүтэх үндсэн аргыг үзнэ. За үг бүтэх үндсэн аргыг дагаврын аргаар үг бүтэх, үг нийлэх аргаар үг бүтэх гэдэг. За дагаврын аргаар үг бүтэх нь идэвхтэй язгуур үндсээс үг бүтэх, идэвхгүй язгуур үндсээс үг бүтэх. За идэвхтэй язгуур үндсээс үг бүтэх нь нэрээс үйл үг бүтэх, үйлээс үйл үг бүтэх. За идэвхгүй язгуур үндсээс үг бүтэх нь дүрслэх язгуураас үг бүтэх, дуурайх язгуураас үг бүтэх. За өнөөдрийн хичээлээр бид дагаврын аргаар үг бүтэхийг үзэж байгаа. Дагавар язгуур үг үзэж байгаа учраас манайхан үгүүдийг маш сайн жишээг нь өөр юм болгоорой. За дараах үүсмэл үгсийн бүтцийг ажиглаад язгуурыг бүлгэлнэ бүгдээрээ. За жишээлбэл бодол, бяц, идэж, тасч, цоол гэсэн эдгээр үгсүүдийг язгуураар нь үйл язгуураас үг бүтэж байгаа нь аль нь, нэр язгуураас үг бүтэж байгаа үгсүүд аль нь, дуурайх язгуураас үг бүтэж байгаа нь аль нь, дүрслэх язгуураас үг бүтэж байгаа аль нь. За манайхан бас өөрсдөө анализ хийгээрэй. За багшийнхаа хийсэндээ тохирч байна уу гэдгийг бас хараарай. За багш нь болвол дараах дасгалыг ингэж хэлээ. За үйл язгуураас нэр бүтээх дагаврын аргаар бүтсэн үг нь бод, ид, хаз, ол, тусал, уулз, твч, ачаа гэсэн болвол нэр язгуураас нэр бүтээх нь чихээс, чихэвч үүснэ, хонь гэдэг язгуураас хончин гэх мэтчлэн дүрслэх язгуураас бяц, цоо, тас, хуг, гял, хуг, наа дүрслэх язгуур гэдэг нь харагдах талаас нь үүдэг тийм ээ. Дуурайх язгуур гэдэг нь дүн гэдэг үгнээс дүнгэн, барь гэдэг үгнээс барь гэхээр тэгэхээр дуурайх язгуур гэдэг нь сонсогдох талаас нь авч үзэж байна. За эхээс дагаврын аргаар бүтсэн үгийг бүгдээрээ олно. Монголчууд айлд чөдөр авч орохыг хориглодог. Орсон бол тэр айл чөдрийг задлж зангиддаг. Зангидж ис чадвал чөдөр нь тухайн айлдаа бол үлдээдэг байжээ гэсэн эхийн. За зохицолборын бүгдээрээ дагаврын аргаар бүтсэн нь аль юм бэ гэдгийг авч үзье. За монголчууд байна, хориглодог байна, задлж байна, зангиддаг байна, зангидж байна тийм ээ. Тэгэхээр багш нь монголчууд хориглодог гэдэг хоёр үгийг үгийн бүтцээр задлж байна. Монгол дээр нэмэх нь чууд гэсэн хам олонний утгатай дагавар байна. Монгол гэдэг бол идэвхтэй нэр язгуур, чууд гэдэг нь хам олонний утгатай олон тооны дагавар байна. Хориглодог гэдэг бол хорь, нэмэх нь гэ, нэмэх нь ил, нэмэх нь дог гэсэн дагавар байна. Энэ дагавар нөхцөлийг багш нас ингээд задлж тайлбарласан байгаа. Үлдсэн хоёр үгийг багш нас дараах байдлаар задлсан. Манайхан өөрсдөө задлсантай бас тулгаарай. За үгийн утгыг
бүтцийн талаас нь хэрхэн тайлбарлаж өгөх вэ гэж юм те. За бүгдээр шоргоолж ихийг уншина. Шоргоолж нь биеийн дунд хэсгээр нарийн газарт нүх хийж оршдог шавж гэж тойлд өгүүлжээ. Шоргоож гэдэг үг үндэсний бичгээр ширгуулжи гэж бичдэг. Үүнийг ширгуулжи гэж задлж болно. Ийхүү бүтцтэй амьтан ургамлын нэр монгол хэлд нэлээд бий. Жишээ нь усанд оршиг 8 үлдээ нэг зүйл орохог одоо 8 альж гэж нэрлэдэг те. Энэ нь 8 гэсэн тооны нэрээс үүссэн байна. За шоргоолж гэсэн үгийн үндэс нь шургах гэсэн утгатай. За шоргоолж гэдэг үгийн ширгуулжи шургах гэдэг нь шургуух хоёр нэг үндэстэй болох нь тодорхой харагдаж байна. За гадаад үгийг бүгдээрээ орчуулан хэрэглэхдээ дагварын аргаар хэрхэн үг бүтсэн бэ гэдгийг бас ажиглана. За үгнийлэх аргаар хэрхэн бүтсэн бэ гэдгийг бас ажиглана. Тэгээ энэ нэрлэлт хэр оновчтой байсан юм бэ гэдгийг бүгдээрээ бас үзье. За бестселлер гэдэг нь онцгой гүйлгээд номыг хэлнэ. Бизнесмен гэдэг нь ажил хэрэгчгүн, бодибилдинг гэж бялдаржуулал, бонус гэж урамшуулал, брэнд гэж бүтээгдэхүүн, варен гэж чанамал, вен гэдэг бол хураагаар сүтсийг хэлж байна те. Кампус гэдэг нь бол хотгон, кассет, хуурцаг. Тэгэхээр комплекс бол үйлдвэр. За комплект гэдгийг одоо иж бүрдэл хоол гэж ярьдаг те. Контейнер гэж чингэлэг, литрин гэхээр химиларс, манекен гэвэл загвар өмсгөр. Тэгэхээр энэ бүлэг үгсүүдийг ажиглаад дагварын аргаар бүтгэх нь айлын, үгнийлэх аргаар бүтгэх нь айлын гэдгийг манайхан гэртээ хийгээрэй. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. За хичээлийнхаа төгсгөл синхро хичээлийн үзэж төрөний нэгээд асинхро хичээлийнхаа дараах сорилыг бүгдээрээ ажиллаарай.